сүрхийн нөхөр байдаг гэж сонссон. Хоолоо сайн идэх хэрэгтэй. Яасан ч тэрэнд дийлэж болохгүй. Нэрэ чамаа хин гэдэг? Жачан. Жачан. Жаншич цаашид Жачан та хоёр хамт ажиллана шүү. Сайн суралцаад аваарай. Бид хоёр сайн хамтарна. Жаншич үнэхээр өхөрдөм юм. Жимс өгсөнд баярлалаа Ли захирлаа. Зүгээр дээ. Жаншичийн юм тийм сайхан гэж Ли захирал их сайн юм аа. Хамгар минь би удахгүй дууслаа. Намайг очихоор хоёулаа хамт энтор идэ. Найз залуутай юм байж бас Ли захирал руу ойртоод. Шичи зах зээлийн судалгаа юу болж байна? Хийгээд дуусчихсан. Одоо хэвлээд л болоо. Би ядарсан харагдаж байна. Хурдан харж амуурда би хэвлчихье. Баярлалаа Жачан ихчээ. Түрүүн би таны өмнө жаахан яс алдчихсан. Би хайдаа байд хурдан яваа. Ли захирлаа. Энэ зах зээлийн судалгааг би шүнжин хийж дуусгалаа. Жаншичийг хийгсэн биз дээ. Тийм ээ. Өглөө болгон хоцроод ажлын айлгтаа хийхгүй байгаа. Гэхдээ тэрнийг буруутгах аргагүй. Залуу хүн өөр юм сонирхтойг үз. Тажгүй болжээ. Жаншичийг тэгвэл илтгэлд бэлтгэж хэл. Яагаад вэ? Жаншичи юу ч хийж чадаагүй. Яагаад дандаа тэрүүгээр хийлэгдгийг? Уучлаарай. Удирдлага алдчихлаа. Үнэндээ компаниг л бодсон юм. Тэр бас дутуу юм хийчих бол компанид асуудал үүснэ. Энэ судалгааг Жаншичи эхлүүлсэн. Цаатахаараа хэлэгчих. За. Хайрт минь чамд захиалж авсан ойн баярын бэлэг ирчихлээ. Жаншичи хүлээж л угаарай. Шой, би удахгүй ихтгэл тавь ямар харагдаж байна. Хөөрхөн байна. Чи яаж ч нойргүй хонсон арьс чин дандаа гоё байдаг. Яаж юм байдаг юм бэ? Би канцерын хөвшилтийн эсрэг алдарт улаан багцыг хэрэглэдэг юм. Эсвэл дэлхийн эсрэг үйлчилгээтэй. Тэгээд бас сайн чигшүүлнэ. Нүх агшаана. Арьсны хөвшилтийг удаашруулдаг гэсэн үг. За цаг багван ихтгэлдээ бэлтлээ шүү. За, канц брендийн давуу тал Шичи, чи одоо компаниг төлөөлж ихтгэл тавина штэ. Ийм хувцастай болохгүй хаа яваа хувцас олж. Хурал хагас цагийн дараа эхэллээ дээ. Яг хэлэх гэж байлаа. Хурал 2 цагаар хойшилсан. Чи хангалттай амжнаа. Баярлалаа. Хэлснээ сайн боллоо. Гэлцчихад ирээ. 255 ашгүй амжлаа. Хурал хойшлогдоогүй юм уу? Үгүй ээ, цагтаа л эхэлсэн штэ. За баярлалаа. Ийм учиртай байжээ. Шинжлэх ухаанд үндэслэн хөвширлэг эсэргүүцгийг зорж байна. Тог яачих вэ? Ягаад гэрэл унтарч туг? Манай хөвшилтийн эсрэг гол найрлага нь нөгөө чи өөрөө хийгээгүй юм уу? Юу болоод байна? юу болоод байгаа юм бэ? Ягаад мартаад байна? Би яриад өгье дөө. Орчин цагт эмэгтэйчүүд ажлын ачаалал их авдаг болсон. Амьдралч бас дөрөнгөө. Шарсан дахиад сүлдээ цай ундаа гээд. Эдгээр юмс амьдралын нэг хэсэг болсон. Түүнчлэн арьсанд хор хөнөөл учруулж байна. Гэхдээ канцерын хөвшилтийн эсрэг алдарт улаан багц эдгээр асуудлыг шийднэ. Найрлагандаа хөвшилтийн эсрэг дөрвөн үйлчлэгээтэй. Олон шатлалаар хөвшилтүүд сэргийлнэ. Мөн шингэн пептид нийлбэл уурын агуулмжтай. Энээс хойш бүсгүйчүүд дахин арьсандаа санаа зовох хэрэггүй. Чи яагаад миний илтгэлийг булааж байгаа? Ирэхгүй болохоор чинь харин ч чамд тусалсан юмсан. Би мэдсэн шүү. Хурлын цаг хойшлогдоогүй гэдгийг. Чи анханасаа намайг хуурсан. Би энэ хэлж байгаа нь үнэн үү? Чи миний урамыг хугаллаа. Өдөр болгон над тудлаа хэлж ажлаа залгардуулж. Тэгээд бас хамтрагчийнхаа ажлыг булаана. Чи манай компанид байх ёсгүй. Ли захирлаа. Жан шийчиж гэсэн жүжигчин штэ. Та энд хууртав да. Энд чинь найз залуутай. Тэгсэн хэрнээ бас тантай зууралдаад. Та хар энэний найз залуу энэ хоёрын хос буугайвч. Энийг яриад байгаа юм уу? Та яагаад? Учир нь тэр найз залуу нь би л дээ. Уг нь би хувийн асуудлаа нууцлаа гэж бодсон юм. Гэхдээ чи ил болох хос аргагүй байдалд оруулсан. Ястай өөрөө өөрийгөө л сүрүүллээ дээ. Ажилд ороод Жаншичи олон асуудал шийдэж брендийн нэр хүндийг авч үлдсэн. Албан ёсоор Жаншичийг ахлах улсныг зарлая.